За өнөөдөр Jujutsu Kaisen movie зэрэг ярьж өгөхөр бэлтгэлээ. Ютагийн хөө сургууль дээр 3 давхай гараад зэрлэж байна. Нэг гар нь яг зодох гээд өрлөө нойртоход Юта Рика болохгүй гэж хэлтэл гинтараас намайг том гар гарч ирэн аргашаад татаад аваад яваа. Тэгэд нэг мэтгэд нөгөө 3 давхай гарыг алаад шүүгэн дотор хийцэн байв. Юта дээр үед болсон явдлаас олж чөтөр тараагцсан бөгөөд тэр гараал нь өөрийг нь яагаад ч юм хамгаалаад байдаг. Үзэгдэл солигдож Юта нэгэн өрөөнд Гожотой ярилцаж сууж. Гожотой ярьж байгаад нэгэн зангидсан утга үзүүлнэ. Тэр утга бол Юта амиа орлох гэж оролдол Рикаас одоолон утгыг нь зангидсан гэв. Тэгээд хоорондоо ярилцаж байгаад Ютагийн хараалыг ашиглаж сурахаар бол харж идэх сургуультай эзүүл авнаа. Маргааш болж Гожо ангийнхандаа шин сурагч болох Юта танилцуулахар болов. Ангийнхан сурагч нарын нэр бол Маки, Панда, Инумаки. Маки гардын тулаанч Панда хараалын хүчээр үүссэн баавга. Инумаки хараал тоолоотой. Ютаг бүгд нэг л тоогоогүй янзтай ярьж үл хөндөлсөн байдалтай байтал Юта орж ирэн маш хүчтэй хараалын авраа ялгарч бүгдийг найз тавхилнаа. Сурагчдад дайрч хараагдсан байна гэж явах хооронд араас нь нөгөө том гар гарч ирэн бүгдийг нь зодж орхив. Гожо Ютагийн хараалын талаар ангийнхандаа тайлбарлаж Ютагийн баг наслаа очив. Юта тоглоомын талбай дээр нэгэн Рика хоонд тоглож байгаад Рика Ютад төрсөн өдрийн бэлэг болгож сүүн бөгж өгөн том болоод гэрлэн гих амлалт хоорондоо өгнө. Гэтэл нэгэн золгон өдөр Рика машины ослоор өгч Юта харин тэрийг нь харан шокнд орсон байдалтай байж байтал доороос нь Рика чөтгөр болон гарч ирж том болоод гэрлэн хэмээн өөрт нь хорогдсон. Тэр өдрөөс хойш Юта ямар нэгэн аюулд орвол Рикагийн чөтгөр хамгаалдаг болсон байв. Сурагч нар хоёроо хуваагдсан бэлтгэлдээ гарахар болно. Инумаки, Панда, Маки Юта хоёр баг болж тусдаа хараагдсан газруудыг зөвлөхөр болов. Гожо Юта Маки 3 нэгэн хараагдсан сургууль дээр ирж тэр сургууль нь хараалаас болж сурагч нар нь орсорггүй алга болдог байв. Гожо энэ газрыг манай хоёр даатхан үдэн хөшиг татаж гадаас нь хүмүүс харахааргүй болгон тэр хоёрыг орхин явнаа. Дэлхийн дурдаас нь 3 чөтгөр гарч иртэл Маки ядхангүй цавчин алав. Дотогч орж чөтгөрүүдийг хайж байтал Юта яг л хүүхчиг хайж Маки уурлаж ямар зэрэгэлтэйг нь асууваа. Энэ сургууль 4-өөс 1-р түвшин хүртэл байдаг. 4-р түвшин бол хамгийн сул, 1-р түвшин бол хамгийн хүчтэй нэ. Харин Ютагийн сурагчийн өнөглөхийг шалгахтал онцгой түвшин гэсэн энэ харсан Маки бүр шоконд орвоо. Онцгой түвшин бол 1-р түвшнээс хүчтэй хүмүүс бөгөөд Гожотой адил түвшин байв. Маки ч гайхан зогсож байтал ардаас нь аврах томчдор гарч ирэн мань хоёрыг ядахангүй залг орхив. Маки ч гадаа зэвсгийн унган шидийн хүчгүй болохоор юу ч хийж чадахгүй болов. Харин эргээд ардл нь нөгөө алга болсон гэд байсан хүүхдүүд тусламж гуйж байна. Юта ч айн сандран юу хийхээ мэдэхгүй байтал Маки чам шиг чөтгөрийн хараалыг өсргүүж чадах хүн энд байхгүй хэмээн унаваа. Учир нь Маки ямар ч хараалын шидэмтэр байхгүй ч бидний шилийгээ тусламжтайгаар чөтгөрүүдийг харж хараалт зэвсгэр толддог байв. Юта ч ганцаараа болохоор хулж ийж байтал Маки Ютагаас чи яах гэж энэ сургуульд орсон юм? Юу хүсэж байна? Ямар тэрийг яг одоо хий хэмээлтэл Юта гинэ тухайн орон хүзүүндээ зүүсэн байсан Рикагийн бөгжийг хурам даазун Рикагаас тусламж гуйваа. Гэтэл нөгөө аврах том чөтгөрийн биенээс Рика гарч ирэн ядамгүй нөгөө чөтгөрийг алж эхэлвэ. Харин тэр оронд Юта Маки нөгөө хоёр хүүхдийг өрөн Гожод очиж энэ сургуулийн хараалыг амжилттай усгаж чаднаа. Бүгд эмнэлэг дээр байх хооронд Ютагийн сурагчийн өнөглөх нөгөө сургуулийн дээвэр дээр байхыг нэгэн хүн олж аваа. Харин нөгөө талд сургуулийг удирддаг өвгөнүүд Гожог Рика хяналтаас гарсан бол энэ ус тэр чигээрээс өрөх байсан хэмээн загнаж аваа. Гожо Юта дээр очиж хүчийг нь ашиглах аргыг зааварлаж Рикатай холбоо байрсан бүгжний хараалтын нэргийг сэлэмдээ шингээд Рикаг чөлөөлж болно гэвэ. Харин Юта сэлэмний ямар ч мэдлэггүй болохоор сэлэм ашиглаж сурахаар болж Макитай модон сэлмээр тултаар болов. Маки Ютаг ядахангүй хэдэн удаа ялсан ч Юта бууж өгсөнгүй. Юта хар шидийн сургуульд ороод 4 сар өнгөрчээ. Нэгэн өдөр бэлтгэлээ ээж буй Юта дээр Гожо ирж Юта болоо Инумакиг дуудан нэгэн газар дах чөтгөрүүдийг ус тулахаар бойлонгийн явуулваа. Явахаас өмнө Гожо Ютад Рика гаргаж ирж болохгүй шүү. Хэрвээ гаргаж ивэл хоёулаа өгнө хэмээн захиваа. Юта Инумаки жолооч хороо нэгэн гудам дээр ирж жолооч нь нөгөө газрын талаар тайлбарлаж байтал Инумаки алга болж нэгэн дэлгүүрээс хоолой юм аваад гараад ирвэ. Мань Инумаки загас оны гэрээ далайн байцаг гэхээс өргөөр ирж чаддгүй. Учир нь Инумакийн хүч хараалт тоолоо бөгөөд санаандгүй аюултай зүйл хэлвэл тэр нь шууд биелэх болохоор хүмүүстэй жирээ нэрээр чаддгүй байв. Мөн хэр зэрэг хүчтэй дайралт хийлэн тэр чинээрээ хоолой натаж эсвэл бүр аюултай зүйл болж магадгүй. Мань хоёр ч орж жолооч хүчийг татаж удаагүй байдал нэгэн агаар тэрсэлж буй загаслаад гарч ирэн маш долоороо болвоо. Юта ч айдгаараа айж байтал Инумаки тэсэр гэж хэлтэл
Бүгдээр эдэрд ороод дэлбэрэн амархан ялваа. Гэвч Инумакигийн хоолой ярьж чадаагүй батлаа атсан бай. Гарах гэсэн боловч хөшиг нэгдсэнгүй. Тийм болохоор дотор нь дахиад жүтэр байгаа бол таарна. Гэтэл ардаас нь нэгэн жүтгэр гарч ирэн, дээрээс нь гэрэл гаргаж ирэн, дэлбэлж эхлэн мань хоёр чадхаараа болтон Инумаки байдгаа шохож амнаас нүг гаргаа байлаа. Хоолой юм уух гэтэл нөгөө юм нь нөгөө жүтрийн дор орцсон байв. Мань хоёрч нуугдаж Инумаки ганцаараа тулдахаар шийдтэл Юта шууд зориг орон хамт толтохоор болно. Юта шууд урд нь гарч иртэл нөгөө жүтгэр Рикагийн авраг мэтрэн улам урлаж тэр хоёрын тулаан хэлнэ. Нэгэн тулдаж байгаад Юта гяс нөгөө юмыг навч Инумаки лөө шидэн. Инумаки ч имээ ууж шууд бяцар хэмээн хэлж амжилттай ялнаа. Гэтэл ард нь нөгөө Ютагийн сурагчийн өнөөлхийг олсонгаар мань хоёрын тулааныг үзэж сууж байваа. Маргааш мань хоёрын цэвэрсэн газрын шалхахаар гоож ирнэ. Гэтэл хөшиг нэгдээгүй шалтгаан нь өөр хүн давхар хөшиг татсан бөгөөд сүүлд нь гарч ирдэг чөтгөр бас тэр газарт байх ёсгүй чөтгөр байжээ. Гоожоч орон тэнд сууж байсан хүнийг шууд таамаглаж Гета сугруу гэх хүн ажээ. Гета өмнө Гоожотой шидийн сургуульд сурж байсан хэдий ч сургуулиас хөөгдсөн бөгөөд одоо хар шидийн сургуулийг сөрүүлэхээр шийджээ. Хэдэн сар өнгөрч Гетогийн ямар ч шин тэмдэг илэрхгүй байв. Мань дөрвж бэлтгэлээ гаргахаар явж байтал Юта нэгэн муу совин татаад байна гэвэ. Нөгөө гурав төсөөлөл эзэх юм тоохгүй байтал жинхнээсээ Гето болон түүний хамтрагч нар гарч ирвэ. Гетогийн хүчвэл ямар ч тэрийг өөрийн болгож чаддаг бөгөөд одоо Рикаг өөрийн чөтгөр болгох гэж ирсэн байв. Гоожо ирж яах гэж ирснийг нь асуудал дайн зарлах гэж ирсэн гэвэ. 12 сарын 24-нд Токиогийн Шинжуку болон Кёотод чөтгөрийн дайралт болон хэмээн яваад өгнө. Орой болж хоорондоо төлөвлөгөө ярилцаж Гето дайн зарласан хэдий ч өөртөө бүрэн хүчээрээ тулдал ялах моглол 20% гэдгийг мэдж байгаа болохоор сургуулийнхны анхаарлыг сарниулж Ютаг дайны талбар дээр гарахгүй гэдгийг мэдж байгаа болохоор Гето сургууль руу нууцаар нэвтрэн Ютаг алж Рикаг өөрийн болохоор төлөвлөсөн байваа. Чөтгөрийн дайралтын өдөр болж сургуулийнхан Шинжуку, Кёото хэмээн хоёр газартаа хуваагдсан барилаа эзэлсэн байв. Харин төлөвлөгөөний дагуу Маки болон Юта хоёр дайнд оролцолгүй сургууль дээр үлдэн хоорондоо ярилцаж байдаг. Гэтэл нэг мэтгэд Гето сургууль дээр ирсэн хөшиг татжээ. Маки Юта хоёр ч тэрийг мэдэж Маки тулдахаар болдгоо. Харин тэр хооронд Гоожо Гетог тулааны талбар дээр байхгүй ганцаарч Инумаки болон Панда хоёрыг сургууль руу шилжүүлвэ. Сургууль дээр очин хөшиг цоолж ортол Маки аль хэдийн ялгцсан байв. Панда Гетотой нэлээд тулдаж араас нь Инумаки орж ирэн бас тусалж Гоожог эртэл цаг очих гэж оролцсон боловч удалгүй ялагдана. Харин нөгөө талд Гоожо болон хар шидийн сургуулийнхаа чөтгөрүүтэй тулдаад Юта дээр очих завгүй байваа. Ютач Маки Панда Инумаки гурыг маш хүн дээр шаргацсныг хараад урлан Гетог алхаар шийддэг. Эцэг толдож байгаад Юта Маки Панда Инумаки гурыг аюулгүй газар орхин өргөжлүүлэн тулднаа. Гетож баахан хорхоо шиг чөтгөрүүдээр дайртал Юта нэгэн чанга эргэж гаргаж иртэл нөгөө чанга эргэж дээр нь Инумакигийн хараалын тамга байдаг. Үх гэж хэлэн бүх чөтгөрүүдийг ядахангүй болоод ирэхвөө. Гето хүчийг нь харан биширж өргөжлүүлэн толдож эхлэв. Нэлээд толдож Ютагийн сэлэм хит хараалын хүчнээс болж тэсэлгүй бутарч зэвсэггүй болно. Гето ч онцгой төвчний чөтгөрөө гаргаж ирэн тулдахаар болж Ютач Рика надад дахин нэг удаа хүч зээлүүлээч. Үнийг тусгасан дараа би чамтай үүр тамд байна гэсэн амлалт өгж урал дээр нүүсвэ. Гентрика хүчин боргилж маш хэмжээний хүчээр дайртал Гетогийн онцгой төвчний хүчтэй чөтгөр буюу хамгийн хүчтэй чөтгөр нь юу ч болохгүй алуулан Гетогийн тулаанд ялагдваа. Хэсэг хугацаа өнгөрч Гето хүн дээр шархтан нараа заавал Рикаг өөрийн болгоно хэм шархсан биеэж ирж алхаж байтал Гоожотой дарна. Гоожотой хар шидийн сургуульд найзууд байсан болохоор өнөх турсамжуудаа хэсэг ярьж байгаад Гоожо Гетог бүр мөсөн алж өрхөв. Юта сэрж мань гуравч зүгээр болцсон Ютаг сэрхийг хүлээж байжээ. Юта Рика төгсөн амлалтаа биелүүлэхээр Рика дээр очтол Гоожо адинаас нь гарч ирэн Ютагийн хараалыг тайлбарлаваа. Яг үүндээ Рика Ютаг хараасан биш. Юта Рикаг хараасан гэдгийг хэлвэ. Учир нь Юта Рикаг машины ослоор өгөх үед Рикаг үхсэн гэдэгт нь итгэхгүй, үхэж болохгүй хэмээн хэлсээр байгаад Рика Ютад хорогджээ. Эцэст нь Рика ч хүүхэд байхын үеийн биендээ орж ариусан сүүлчийн үгэн хэлж миний араас хурд ирж болохгүй шүү. Дараа уулзъя Юта хэмээн замхран алгуулваа. Нилээн урт хугацаа өнгөрч Гоожо Ютад сурагчийн өнөөлхийг нөхтөл Юта танд байсан юм уу хэмээн асуудал Гоожо үгүй
Миний сайн найз байсан юм. Цорын ганц хэмээн хэлж Jujutsu Kaisen Movie Zero энэ хүрээ дуусч байна. За энэ хүртэл үзсэн та нартай баярлалаа. 3 сарын хугацаанд их зүйл болсон. Ямар ч шалгалтандаа тэнцэж Монгол очоод ирсэн болохоор үүнээс хойш бичлэгүүдээ аль болох завтарлага авахгүйгээр хийнэ.